үйлчлэгийг иргэдэд илүү ойр болгох үүднээс болоод аймагт очиж авдаг үйлчлэгийг газар дээр нь ирж үзүүлж байгаарай. Чүднээс үзүүлээ, ихад үзүүлээ, одоо дотоод үзүүлэх гээл дээр үлэндээ үйлчлэгийг бас үзүүлж байна. Бид мал төлж байгаа олсоо чинь тэгэл мал эд малаа гайгүй төл авчихын төлөө зүтгэж байгаа юм чинь. Ажил ямар байдалтай явж байна? Болж байгаа нь юу байна? Болохгүй нь юу байна? Энэ болохгүй байгаа зүйлээ ингэж засаж сайжруулах шаардлагатай байна гэдэг байдлаар заавар зөвлөн туслаад ингэ явж байна. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл мөрийн хөтөлбөрийн дагуу сумдын ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс Дундгуй аймгийн нийт 15 суманд төрийн өргөдөгсөн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна. Энэ жилийн хувьд төлөвлөгдсөн 5 сум байгаагаас Дундгуй нутгийнхаа наран ургах зүгээс ажлын эхлүүлж засаг даргын тамгын газрын 6 хэлтэс болон харьяа 15 агентлаг газруудын 70 гаруй төрийн албан хаагчид төрийн нэгдсэн үйлчилгээг хүргэхээр 3 сайхан сумын зүг хөлгийн жолоо зарлаа. За ингээд Дундгуй аймгийн засаг даргын тамгын газар төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгох үүднээс одоо иргэдэд сонсох төрийн үйлчилгээний нэг өдөрлөгийг болоод одоо Дундгуй аймгийн 15 сумд одоо явуулна. Тэгээд эхнийх нь 3 сайхан сумаас одоо энэ үйл ажиллагаа эхэлж байна. Тэгээд бид бүхэн ард телевизэн сурчлах багийнхан тэмдэглэлийн нэвтрүүлгийг одоо цуурлаар одоо хүргэхээр одоо ажиллаж байна. 3 сайхан сум нь 644 өрх 2088 хүн амтай нийт хүн амын 60 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж хөдөлмөрлөж байна. 3 сайхан сум нь иргэдийн оролцоотой сумын төвийн шинжилэл хийж хүн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, явган хүний зам, хатуу хүчилттэй зам, гэрэлтүүлэг зэрэг 3.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт шинжилгээний ажил хийсэн Монгол улсын жишг сум гэдгээрээ онцлогтой билээ. Дундгуй аймгийн засаг даргын эрх төрөмжлийн мөрийн хөтөлбөрт орсон одоо төрийн үйлчилгээ газар дээр нь иргэдэд үзүүлэх ажил маань өнөөдөр Дундгуй аймгийн 3 сайхан сумаас эхлээд явж байна. Аймгийн засаг даргын тамгын газрын ажлын хэсэг, аймгийн засаг дарга тамгын газрын дарга 6 хэлтсийн дарга мэрэгжилтэнгүүд дээр нь төрийн үйлчилгээний одоо 10 гаруй салбарын ажилчид газар дээр нь үйлчилгээ үзүүлээ явж байна. Иргэдэд үйлчилгээг ойртуулъя гэдэг маань хөдөө алсагнуул оршин суудаг сумдын иргэдийн аймагт очиж авдаг үйлчилгээг газар дээр нь ирж үзүүлж байгаагаараа бас ард иргэдийн талархлыг хүлээж ажиллаж байна. Цаашдаа бид энэ үйл ажиллагаагаа улам идэвхжүүлээд өшөө олон тал дээр яаж хамтарч ажиллахаар вэ гэсэн санаа оноог аваад иргэдтэйгээ харилцан ярилцаа цаашдын үйл ажиллагаандаа одоо өшөө илүү ололт амжилт гаргая гэсэн зорилготойгоор манай баг хамт олонний ажил өнөөдрөөс эхлээд явж байна. Аймгаас бол төрийн үйлчилгээг иргэд төрөхийн ажлын хүрээнд манай аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжлүүдтэй ирж эрүүл мэндийн үйлчилгээг иргэд төрөж байгаа. За энэ үйлчилгээ хийх ажлын хүрээнд бол аймгийн нэгдсэн эмнэлгийн дотор эхо, ихэрх эмэгтэйчүүд, хавдар, сүрья, шүд эмчтэр хийж байна. За мөн одоо цусны донор бэлтгэх ажлыг бол бас энэ орон нутагт ирж зохион байгуулах ажлыг хийж байна. Лабораторийн шинжилгээ, шүд, амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг бол бас үзүүлж байна. Ингээд өглөөнөөс хойш хүмүүсүүдээ очроо ишүүлсэн очроо дугаар бол бас ихтэй хүмүүсийн одоо эрэлт хэрэгцээ бол ихтэй байна. Одоо доторын эмчид ихэд бол одоо 60 гаруй хүн үзүүлээ. Эхогийн эмчид одоо 80 шахам одоо хүн үзүүлэх жишээтэй ингээд бол бас ер нь бол бас эмчнэр ачаалттай ажиллаж байна. Нийт иргэдийн 60 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байгаа хувьдч тэр цаг хугацааны хувьдч тэр мал төлөх үе таарч байгаа болохоор тэр бүр аймгийн төв орох боломж олцоо хомс байгаа энэ үед төр иргэндээ ойртон үйлчилгээ үзүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа малчид илэрхийлж байсан юм. Энэ талаар баяртай байна. Сайн л байна. Одоо эндний чойр аймаг оролдог ингээд аваад хөнгөлөлтөд
зүйлд үзүүлж байгаад одоо баяртай л. И одоо эндх төтөлөл энэ хараа болсныг гэрчлэгээ хараалт гэж байж байгаа. Шүднэмчд үзүүлээ, ихад үзүүлээ, одоо дотоод үзүүлэх гэж зассан да. Оо сайхан байна уу сайхан. Ажиг. Бид мал төлж байгаа олсуучин тэгэл мал хэд малаа гайгүй төл авчихын төлөө зүтгэж байгаа. Очир дараалал дэр нь их байна уу? Түрүүнээс шивчргөө очиртэй байсан л гэж ярьж шүү дээ. Мэдээж хөнгөлж байлгүй яах вэ? Чи явж цаг нь хугацаа алдан тэгээд газар дээр ирсэн чинь хамаагүй сайхан цагцсан юм шүү дээ. Одоо сая ирээд байж хүмүүс хөдөөнөөс дөнгөж ирэн сууж байна. Одоо эд мал төлөж бас хүндэл байна да хөдөөнийхэнд ч юм. Тэгээ харин ингэж үзэж байгаа сайхан байна хүмүүс гэж сомон дэрж байгаа. Энэ өдөрлөг ачаалбал яг одоо орон нутагт одоо яг иргэдийн хамгийн нийт төрөнд шаардлагатай газар болон үйл хөдлөх хөрөнгө ам иргэний өртгөлийн гадаад паспорт сонголт тэгээ бусад төрлийн үйлчлэгээнүүдийг газар дээр нэрэхэд иргэд бол маш их дуртай хүлээж авч байна. Манай хилцэл 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Дээрээс нь газрын бас 2 байгаа ажилтан байгаа. Нийлээд олуулаа ажиллаж байгаа гэдэг одоогоор. Сэтгэл ханамж бол сайхан юм шиг байна. Бүгд л их баярлалаа гэж хэлж байна. Орон нутагтаа одоо анхны шатны тусламж үйлчлэгээ одоо аваад тэгээд хоёр дахь шатлын нарийн мэглийн тусламжийг газар дээр нэрж үзүүлж байгаараа энэ үйлчлэг бол аш холбогдолтой. За энэ үйлчлэгээр бид бас энэ их барих эмэгтэйчүүдийн чиглэлээр одоо бас энэ жирэмсний одоо хэвийн одоо явцыг нь хангах зэг дээр зөвлөгөө өгнө. Хавдрыг одоо эрт идрүүлэх шинжилгээг бол бас давхар хийж байна. Их мэтлэнгээр одоо бид бол бас манай хүн амын дүн зонглон тохиолж байгаа өвчлийн нэглийг эрт идрүүлэх, зөвлөгөө өгөх. За ялангуяа одоо бас аймаг хотод одоо явах боломжгүй иргэдэд одоо газар дээрийн тусламж үйлчлэгээр анхаарч ажиллаж байна. За иргэдийн сэтгэл ханамжуудаа бас гайгүй гэж л үзэж байна. Ер нь бол бас энэ орон нутгийн сумандаа одоо хийх боломжгүй үздэг шинжилгээг бас хийж байгаа учраас одоо төв орон нутаг Улаанбаатар аймаг явж бас боломжгүй бас иргэд бас байна. Одоо бас төл малын цаг болсон учраас алчид бас тэр болох хүмүүсүүд явах боломжгүй байна. Ийм учраас иргэд сэтгэл ханамжтай иргэд бас хөдөөнөөс их нэлээд их сайн ирсэн байна. Энэ өдөртийн уулзалт үйлчлэг шинжилгээнд хамрагдах босод төрийн байгууллагын үйлчлэгэнд хамрагдахаар одоо олон хүмүүсүүд ирсэн учраас энэ үйлчлэг бол бас өргөн сар хүрээтэй болж байна. Мөн иргэд аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр иргэдээс ирүүлсэн санал гомдлын мөрөөр 3 сайхан сумын засаг дарга заг зурмтай уулзалт тодруулга авснаа энэ төргийа. Зар мэдээ сайн төгссөн учраас өдөөний малчид нэлээд өргөн хамрагдаж байгаа шиг байна. Ялангуяа эмнэлгийн үйлчлэгээ бол нэлээд өргөн авч байна. За хамгийн гол энэ дээр одоо онцолж яригдсан асуудлуудыг бол хилийн засгийн маргааны асуудал ер нь бол улс орны хэмжээнд их байгаа. Тэгээ манай сумын хувьд ч гэсэн их гардаг. Энэ бол ялангуяа говь өгтаал 3 сайхны цаг дээгүүр их гараад байгаа юм. Тэгээ энэ асуудлыг бас уламжилж зохио шатны хүмүүст нь хэлж ярьж ингэж танилцууллаа. Мөн одоо аймгийн засаг дарагт манай Илгэн багийн зүгээс өргөх хүчиг бариад малчтынхаа гарын үсэгтэй хилийн заагийг тодруулсан зурагтай 74 оны тэр газрын зурагтай хавсаргаад ингээд бас явуулсан байгаа. Энэ асуудлыг бас удахгүй шийдэж өгөх байх. Эндээс харахад бол энэ одоо засаг даргын үйл ажиллагаа бол маш үр дүнтэй өгөөжтэй. Яг одоо энэ газар дээр энэ асуудлыг ингээд шийдэж явж байгаа нь бол сум орнуудын иргэдэд бол маш одоо юм сайхан үйл ажиллагаа болж байна. Ер нь бол манай сум одоо аймаг улсын хэмжээнд бол жишг сум болчиход байгаа. Тэгээд энэ дээр нэмээд одоо бид нар одоо юу хийх вэ гэдэг асуудал тулгарч байгаа. Одоо л ерөнхийдөө юу н үндсэн дэд бүтэц ч гэдэг юм уу те хашаагаар ингээ янзлаа замтал байгаа сайхан янзлчлаа. Одоо иргэдэд орлоготой ашигтай болох зайлшгүй шаардлагатай болоод. Тэгэхээр энэ санаан дээр үндэслээд бид бол эхний ээлжинд жижиг дунд үйлдвэрийн паркийг одоо энэ 4 сар гаргаад бас барилгын ажил эхлэхээр төлөвлөлөөд гүйцэтгэгч компанитайгаа ярьчаад явж байгаа. Энд дээр бол хамгийн ихний үйлдвэр бол оюутлын жижиг тийм цехийг байгуулахаар бас одоо энэ баялагаа компанитай яриа тоног төхөөрөмж ажигдсан явж байгаа. За мөн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх мөн
энэ яг энэ суманд одоо тий тохирсон юм үнэтэй ийм барилга байшин барихаар бас судалгаа явуулж байгаа. Тэгээ сая барилгын компаниуд маань ирээд газраа үзээд материал судлаад мөн иргэдээс судалгаа аваад явсан. Энэ ажлыг бас энэ жил эхлүүлэх бодолтой ингээд явж байгаа. Иргэдээ сонсоё төрийн нэгдсэн үйлчилгээ өдөрлөгийн үеэр иргэд санал сэтгэгдлийн солилцож төр иргэдтэй ойртож ажиллаж байгааг талархан хүлээж авахын зэрэгцээ цаашид энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байх нь зөв зүйтэй гэлцэж байлаа. Засаг даргын тамгын газрын 6 хэлтэс болон харьяа 15 агентлаг газруудын 70 гаруй төрийн албан хаагчид төрийн захиргааны удирдлага, эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлаг, хууль эрх зүй, өмгөөлөл, санхүү татвар, статистик, улсын бүртгэл, музей, номын сан зэрэг төрийн бүх төрлийн үйлчилгээг хүргэн ажиллалаа. Эндээс зөвхөн хуулийн этгээдийн чиглэлээр нийт 700 гаруй иргэдэд үйлчилж ажилласан ба үүнээс гадаад паспортын үйлчилгээг 68 иргэнд, сонголт 67 иргэнд, иргэний үнэлэх болголт 12, үйл хөдлөх хөрөнгөний анхны бүртгэл 64, өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд өөрчлөлт оруулах 1, бэлэглэлийн гэрээ 3, барьцаа зээлийн гэрээ дуусгар болгох 10, үйл хөдлөх хөрөнгөний лавлгаа 10, хамтран өмчлөгч хасагдах хэлцэл 5, мэдээлэл 300 гаруй иргэнд, 320 иргэнээс санал асуулгын хуудас бөглүүлж 310 иргэнд гарын авлага тарааж ажилласан байна. Төрийн албан хаагчдын ажлын хариуцлагын талын асуудлыг бол иргэд маш хөндөж байна. Өөрөөр хэлбэл ажил үйлчилгээг явуулж байгаа төрийн албан хаагчид тэр ялангуяа одоо сумын засаг даргын тамгын газрын одоо ажилчдын ажлын хариуцлага, ёс зүй, зан харьцаа энэ тал дээр бас хүмүүс их сан шүүмжлэлтэй хандаж байна. Тэгээд энэ талаар цаашд одоо авах арга хэмжээний талаар бид нар дөнгөж сая засаг даргын та бас элен талангүй сайхан уулзалт ярилцлагыг зохиоод гарч ирлээ. Тэгээд энэний дагуу одоо манай аймгийн засаг даргын бас 02 тооц захирамж байгаа. Энэ захирамжийн дагуу энэ сум орон төтөр одоо цаашд авах арга хэмжээний талаар бол цаашгүй ажиллах ёстой юм байна гэж бид нар харж байна. За нийгмийн салбарын бусад үйлчилгээний хувьд ялангуяа соёл урлаг, спорт, за боловсролын чиглэлийн үйлчилгээнд бол иргэд бас их санал сэтгэгдэл өндөр байдгийн байна, тийм ээ. Саяхан одоо сум маань 320 хүүхдийн хүчин чадалтай маш сайхан орчин үеийн одоо тоног төхөөрөмжөөр хангагдсан орчин үеийн орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм сайн сургуультай болсон дээр л иргэд маш их сэтгэл хангалуун байдгийн байна. Хамгийн гол нь энд одоо багшлах боловсролчны чанарын тухай асуудал. Тэгээ энэ сургууль маань өөрөө тогтсон бааз суурьтай боловсролчны хувьд бол бас одоо аймагтад хэрэгүүлдэг сайн багш нарыг бүрдүүлж чадсан ийм сайн хамт олон байгаа боловсролын хувьд. За энэ дээр бол иргэд үнэхээр бас сэтгэл хангалуун байдаг нь бас бидэнд их сайхан байлаа. Цаашид харин одоо боловсролын салбар ялангуяа ерөнхий боловсролын сургууль дээр бол дотор байрны асуудал бол үнэхээр хүнд байна. Сүүлийн олон жил одоо засвар үйлчилгээ хийгээгүй. Ийм дотор байранд өнөөдөр 40 гаруй хүүхэд, 46 хүүхдийг бол одоо маш их хүүхдийн дотор байранд амьдарч байна. Эднэрийн одоо орчин нөхцөлийн тухайн асуудлыг бол захирал тэгээд иргэд, эцэг эхчүүд, багш нар бол яалтчгүй сэтгэл санаа зовж байгаа талаараа бид нарт сан сэтгэлээ солилоо. Тэгээд энэ тал дээр бас сум орон нутгийн санаачлах гаргаад гадны одоо хандуулагч байгууллагууд руу хандж тэмээ дотор байраа зэргийн засварлах одоо боломжийн хувьд шинэ байр барих тухайн асуудыг бол эрвийгтэр ихээр одоо хөөцөлдөж байгаа. За сургуулийн боловсролын хувьд бол мөн одоо саяхан баригдсан одоо сайхан цэцэрлэгтэй орчин үеийн бас тоног төхөөрөмжөөр хангагдсан ийм сайхан орчин нөхцөлтэй цэцэрлэгтэй. За харамсалтай цэцэрлэгт бас зүг зөөхөн байлаа. Өчтөр намайг одоо орох цэцэрлэгийн хэмжээнд одоо нэг ангид 7-8, 6-аас 5-6 хүүхдтэй байх чинь. За яг өнөө бидний ирсэн цаг үе маань ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн удирдлагын амралтын цаг үе таарсан болохоор яалтчгүй ийм цаг үе таардаг л да. Тэгээ энэтэй холбогдуулаад бас анги дүүрэлтийн тухайн асуудал, нэг багшид ногдож байгаа хүүхдийн тухайн асуудал. Энэ маань яагаад гэвэл хувьсгалцарлаар одоо өнөөдөр санхүүж систем санхүүгийн систем бол энэ тогтолцоон дээр явж байгаа энэ үед за хүүхдүүдийг одоо бүрэн дүүрэн хамруулах талын асуудал бол бас нэг асуудал байна гэж ингэж харлаа. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсны дагуу энэ хөтөөгийн сумдаар одоо аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөг 3 сайхан суманд одоо ингээд сумдын эхлэл болоод явж байна. За энэ өдөрлөгийн гол зорилго юу юм бэ гэхээр нэгдүгээрт одоо нийт одоо ард иргэдтэй сумдынхаа хөдөөний сумдынхаа ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргье.
заавал одоо өөрийн биеэр аймагт очиж одоо хийлэх шаардлагатай юм зарим нэг үйлчлэгийг одоо сумын төв дээр нь суман дээр нь ирж үйлчлэгээ үзүүлж байгаа. Жишээлбэл одоо улсын бүртгэлийн үйлчлэгээ байх жишээтэй, эрүүл мэндийн үйлчлэгээ байх жишээтэй. За энд бол улсын бүртгэлийн үйлчлэгээр бол нэг 115 хүн хамрагдсан байна. За эрүүл мэндийн үйлчлэгээ бол нэг 360 гаруй хүн авсан байна. За тэгээ урлаг соёлын үйлчлэгээ гэх мэтчлэн одоо музейн үйлчлэгээ гэх мэтлээ одоо нэг давхарцсандаагаар 700 гаруй хүнд 3 сайхан сумд үйлчилсэн байна. За тэгээ нөгөө талаас төрийн одоо үйлчлэгийг яг одоо газар дээр нь хүргэж байгаа ард иргэдэд энэ төрийн албан хаагчтайгаа уулзъя. Төрийн албан хаагчтайхаа ажил байдалтай танилцъя. Одоо бид бол зүгээр төрийн ажилтай танилцахаараа шалгаж шаардлагатай гол нь биш зөв тэр ажил ямар байдалтай явж байна, болж байгаа нь юу байна, болохгүй нь юу байна. Энэ болохгүй байгаа зүйлээ ингэж засаж сайжруулах шаардлагатай байна гэдэг байдлаар заавар зөвлөн туслаад ингэ явж байгаамаа. За ингээд эндээс бол 3 сайхан сумынхан маань одоо аймаг руу заавал аймаг руу явах биш, хот руу явах биш, орон нутгтаа одоо сумандаа одоо төрийн үйлчлэгийг авснаар маш сэтгэл хангалуун үлдэж байна. Одоо ингээд төрийн үйлчлэгээний өдөрлөг бол одоо өндөр шил сумын зүгт ингээд хөтлөнө.